олон л гейм тэргийн түүхүүдийг уншиж л явлаа. Гэхдээ эхнэрийн амьдэр нь болчдөг хүнийг бол анх удаага л уншиж. За энийг болохоор Марчин гэдэг 19 настай, яг тухайн үед бол 19 настай байж. Тэгээ Америк нэгдсэн улсын нэг жижигхэн тосгонд бол амьдардаг. За нэг жижиг хот ч юм уу тий. Тэгээд яг тодорхой эрхэлсэн ажил байхгүй тэр хоттой ингээл байж л байдаг нэг тийм залуу байгаа байхгүй. За Марчин болохоор нэг өдөр дэлгүүрт орж нэг хүнс авахж орж аваад Микелена гэдэг эмэгтэйтэй бол танилцсан. Тэгээд тэр хоёр биендээ ч ер нь таалагдсан. Тэгээд хэсэг болцож үзлээ, гадуур явж үзлээ, кино үзээд, хоол идээл тийм ээ. Тэр жижиг хот дотор одоо тэр хоёр шиг жаргалтай хүн бол байхгүйсэн байгаа. Тэгээ хоёр биенийгээ бол гэр бүлүүдтэй танилцуулаад тэгээд зөвшөөрөгдөөд нэг өдөр ингээд Марчин энэ хоёр Микелена хоёр зугаалж явж байгаад Марчин болохоор бүр Diamond буюу алмаз бөгж бэлгэлээд одоо гэрлэх санал бол тавьсан. Энэ алмаз бөгж бол одоо сүүлд одоо нэмэгтэй аминд орох юм байнамаа. Марчин Микелена хоёр бол одоо амьдралаа эхлүүлсэн тийм ээ гэрэлсэн. Тэгээд хэсэг ер нь 2-3 жил цуг хамт амьдарч байгаад дундаас хүүхэдтэй болоод нэг хэсэг бол ингээд аз жаргалтай бол явж исэн байгаа юм. Энэ аз жаргалтай байдал нь бол тийм удаа үргэлжлээгүй. Марчин буюу нөхөр нь бол хэсэг хугацаанд бол нэг амар сонин характер бол гараад эхэлсэн. Байнгын уурлал, бухимдал, нэг жижиг юм харуул хэрүүл хийгээл. За нөхөр бол ингээд байнга жимд явдаг. Ерөөс нь ингээд 7 хоногийн 5 өдөрт нь бол жимд явдаг. Хөлсөө гаргаад стрессээ гаргаж байгаа нэртэй. Тэгэл ингээд жимд явдсан байгаа. Сүүлдээ нөгөө жим нь бие махбодоо хурдан өөрчлөх гэж ч юм уу эсвэл хүнд таалагдах гэж юм нэг юм тариур хэрэгэлдэг болсон. Тэгээ тэр нь бол одоо та нар юу гэдгийг мэдчихэл байгаа бах тий. Тэгээ жим дээр очноо тэгээд бас муугаа мэдэхгүй тэгэл өөр эмэгтэй хүмүүстэй сэтгэнэл тий. Нэг иймэрхүү амьдрал нь бол ингэж өнгөрөөд явдсан байгаа. Тэгээд гэртээ ирээд ирэхээр их нэртэй нэг муухай характераа гаргадаг, хан ман нүддэг ч юм уу тийм ээ. Ер нь төлөвшөөгүй хүмүүс чинь тэгээд яг юмны учир ойлгохгүй байнга оролцох тал ингээл. Яг хэцүү үүдэг штэ. Тэгээд би ч бас төлөвшөөгүй байх таа гэхгүй. Тэгээд одоо төлөвсөн юм ямар ч гэсэн надад бас жоох уур бухимдлын асуудал бол байсан. За энэ байдлаараа бол энэ гэр бүл бол нэг жил гарan ингээл байнгын асуудалтай. Бүр сүлдээ бүр аргаа барсан, эхнэр нь жаргаа барсан, нөхөр нь жаргаа барсан. Тэгээд цуг нэг оронд унтгаа болсон, бас хоорондоо юм ярихаа болсон. Нэг гэрт байдаг л нэртэй хүүхдээ бодоол байдаг. Нэг юм болж хувирч байгаа. Эхнэр нөхөр хоёр болохоор нэг шийдэл төрсөн хоёулаа ингээд салъя гэдэг дээр бол эхнэрийн чөлөөнд зөвшөөрсөн, нөхрийн чөлөөнд зөвшөөрсөн. Тэгээ салхтаар ингээд болоод ирэхээр мэдээж нэлхнээ төв хүүхдтэй учраас ээж дээр нь хүүн очиж штэ. Тэнгүүд нөгөө Марчин болохоор хүүгээ бол өгөхгүй санаатай. Тэгэл янз бүрийн юм ингээд бодоод сэтгэл аваад байгаа байхгүй. Эрэгтэй хүний толгой нэг ирэхээр бас нэг тэнэг идэж байгаа шүү. Энэ залуу тэгээд ингэж байгаа байхгүй юу. Эхнэрээ нэг өдөр хамт дэлгүрхсэн яа гэдэг хүсэлт гаргаж байгаа. Яг нэг салахынхаа өмнө бүр ингээд салаад хоёр тийш явах юм. Тэгсэн чинь эхнэр нь хөрхий баярлаад за ингээд уучраа олж байгаа юм шиг байна. Одоо ингээд уучраа олчих юм бол хоёр тийш нэ хол нүх шаардлагагүй, хүүхэд өнчрөх шаардлагагүй. Буцаад ингээд аз жаргалтай гэр бүл нь ингээд бүтэн болох нэ гэдэг эхнэр нь хөрхий баярлаад байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ нэг тэнийг юм нь болохоор өөр юм бодцсон явж байгаа. Тэгээ эхнэр нь дэлгүрх хамт хийсэн гэсэнд нь баярлаад хамгийн гой хувцас өмсөд гой уруулаа будаал, нүур амаа будаал ингээд бэлтэж байгаа байхгүй. Тэгээ гэртээ нөхрөө хүлээгээд байжсэн чинь нөхөр нь гаднаас нэг найзтайгаа ороод ирсэн. Эхнэр нь бол ууралж байгаа шүү дээ. Дэлгүр хэсгэж одоо найзаагаа дагуулдаг нэг ямар учиртай гэдгсэн чинь Марчин буюу нөхөр нь халааснаас юм цахилгаан борохоо гаргаж ирээд энэ нь болохоор бүр өндөр байлтын цахилгаан борох байсан. Тэгээд шууд эхнэрээ борохоогоор одоо цохиж эхэлсэн байна. Мэдээж эмэгтэй хүн битэл эрэгтэй хүнийг олон удаа ингээ борохоогоор цохиод ахаар ухаан алд нь ухаан балартаж унаа шүү дээ тийм ээ. За энэ хооронд нь бол Марчин бол найзтайгаа эхнэрээ гарыг нь хөлийг нь бас амыг нь бас чимээгүй байлгахын тулд скотчоор ингэж ороогоод хайрцагт хийгээд машин тэгээд аваа явсан байна. Тэгээ бүр хотоос гараад маш хол бүр эзгүй хэр зэлүүд ойн гүнд аваачж хагаад маш том нүх ухаад тэгээ эхнэрээ амнаар нь болцсон. Тэгээд эхнэр нь өөрхий хайрцаг дотор амьд байсан ч гэсэн тэр хоёрыг явн явтал чимээгүй байсан байна. Дэргэн тойрны хараад бүр сандраал шоконд орсон ядж байгаад нөхөр нь өөрийг нь ингэчлээ гэхээр бүр шоконд орж байгаа. Өөрт нь байж болох хатуу зүйлийг хайж эхэлсэн. Утас байхгүй, юу ч байхгүй. Микелена бол айсандаа уйлаад, яг уйлж явах үедээ ингээд нүрээ гараараа таглах үед нүрэнд нь хатуу юм мэдрэгдсэн байгаа. Тэр нь бол алмазын бөгж нэлсэн. Тэр хатуу алмазаараа сийчж агаад гараараа хүчтэй цохиж эхэлсэн байгаа. Гараараа цогсон эмэгтэй хүн тэгж бүр цогсон байгаа байхгүй. Цогсоорон байгаад нэг жижигхэн нүх гаргаж аваа шороог нь хайрцаг руугаа ингээд багаараа ингээд тарааж агаад тэгээд дээшээ гарах толгой багтах тийм нүх гаргасан. Тэгээ өөрхий бүр зомби шиг юм тэр доороос гарч ирж байгаа шүү дээ.
Тэгээ гарч ирээд хэсэг дөр ойн гүнд айцсан ганцаараа хаашаа явахаа мэдэхгүй зүг чиг байхгүй тас харанхуй зогсчихсэн чинь өөрөөс нь холгүй нэг хөгжим дуурж ирсэн. Тэгээд тэр хөгжмийг чиглээд яваад очиход бол нэг газар бол үдшилэг маягийн болж ирсэн. Зам дээр явж ирсэн нэг машин зогсоод Макеланыг бол авч яваад гэрэлтэй газар авчихсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дуудсны дараа бол мэдээж нь одоо энэ Марчин гэдэг залуу найзтайгаа гэрт нь видео тоглоод зүгээр суужсэн байна. Цагдаа нар Марчиныг найзтай хамт баривчлаад найзд нь 4 жилийн 20 хялыг өгсөн. Харин Марчинд өөрт нь бол хүний амь насыг бүрлэхийг завдсан хэмээн 20 жилийн 20 хялыг өгсөн байдаг. Гэтэ надад бол 20 жил бол үнэхээр бага л санагдчихээн. Тэгээд тэр чинь хөрхийн амтнд зүтгэж гарч ирээг бол тэндээ тэгэл нас сурах байсан байж шүү дээ. Хүн ер нь тэгээд салах үедээ л хинтээ ханилж явснаа мэддэг юм дөө. Энэ хүртэл бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл хүрэх баяртай.